За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ оны 2 дугаар сард нээлттэй хийсэн The Monkey хэмээх нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Мөн суугтаа лайк болон сабад орж дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Кино 1999 онд P.D. Shelbourne гэх нисгэгч нэгэн тоглоомын дэлгүүрт нэлээд санаа зовж сандарсан байдалтай орж ирж буйгаар эхэлдэг. Тэрээр нэгэн хачин төрхтэй бөмбөр тоглодог сармагчинтай тоглоомыг ширээн дээр тавьсан бөгөөд өөрөө цус болсон байдалтай байлаа. Гэвч тэр энэ тухайга хараахан анзаараагүй байх ба дэлгүүрийн эзэн түүнийг цус болсон байгааг хэлэхэд P.D. ч гайхсан шинжгүй "Энэ цус минийх бишээ" гэж хариулдаг. Тэр тоглоомыг дэлгүүрийн эзэнд буцаан өгөхийг хүссэн бөгөөд манай хөвгүүдэд энэ тоглоом огт таалагдсангүй. Би үүнийг буцаамаар байна л гэдэг. Гэвч дэлгүүрийн эзэн түүнд дэлгүүрийн дүрмийг танилцуулж хүүхдийн тоглоомыг буцаах боломжгүй гэдгийг хэлв. Үүнээс гадна тоглоомж эвдэрсэн бололтой харагдаж байв. Тэгтэл PD дэлгүүрийн эзэнд энэ тоглоом хараагдсан гэж хэлхийг оролдож байх үед өнөөх сармагчин бөмбөрөө тоглож эхэллээ. Эхэндээ юу ч болоогүй мэт байсан ч гэнэт нэгэн хулган харпуун бууг тогтоож байсан улсыг мэрч тасалснаар харпуун буу өөрөө харваж дэлгүүрийн эзнийг нэвт сөлөв бичигдэг. Мөн үүгээрч тогтохгүй буцаж татагдахдаа дэлгүүрийн эзний гидснээс доторх эргэтэнгийн суглаад гаргачихв. Энэ аимшигтай явдлыг харсан PD гал шүршигч авчирч сармагчин хайлуулж устдахыг оролдлоо. Энэ үеэр бид PD эхнэр Луис болон ихэр хөвгүүд болох Хаал Бийлийг орхин явсан тухай мэдэж авна. Ингээд үзэгдэл солигдож PD-гийн хүү Хаал Shelbourne өөрийн түүхийг өгүүлж буйгаар үйл явдал үргэлжлэнэ. Тэрээр багада ихэр ах Бийлитэйгээ их л эв түнжин муутай байдаг байж л дээ. Учир нь Хаал тайван даруухан хүү байсан бол Бийл хөдөлгөөнтэй мөн түүнийг үргэлж дээрлэгдэг байжээ. Хэдий тийм ч гэсээ тэр дотроо бол ахтаа сайхан хандхыг хичээдэг байсан бөгөөд харин заримдаа ганцаараа байхыг илүүд үздэг байжээ. Нэгэн өдөр хөвгүүд аавынхаа эд зүйлсийг ухаж байгаад like life гэсэн бичгтээ хайрцаг олсон байна. Тэд үүнийг амьд мэд гэсэн үг гэж ойлгоод дотроос нь нэгэн сармагчинтай тоглоом олжээ. Хаал сармагчны ард байгаа түлхүүрийг эргүүлж үзэхэд эхэндээ юу ч болсонгүй. Гэтэл удалгүй сармагчин чимээ гаргаж эхлэхэд хүүхдүүд үүнийг эвдэрхий тоглоом гэж бодоод хаяад явчихдаг. Дараа өдөр нь хүүхдүүдийг асрагч Аннийн ресторан руу дагуулan явв. Өнөөх сармагчин ч бас тэдэнтэй хамт байсан бөгөөд харагдах байдал нь үнэхээр сэжиг төрүүлэн байв. Тэд ширээнд сууж хоолоо идэж байтал сармагчин өөрийн бөмбөрийн аяа тоглож эхлэв. Ингээд хэдхэн хормын дараа Анид дурлсан хибачи тоогооч анхаарлаа сарниулж санамсаргүйгээр Анигийн толгойг хутгаараа завчснаар түүний толгой хайруулын тавган дээр унав. Үүний дараа Анид оршуулгын ёслол үйлдсэн бөгөөд Хаалын өгүүлснээр бол энэхүү аимшигт явдал сармагчны аюулыг ойлгох ёстой дохой байсан ч тэд харамсалтай нь үүнийг анзааралгүй өнгөрчгөж. Хэд хоногийн дараа сургууль дээр Биелийн ангийн хүүхдүүд Хаалыг сармагчин авч явдаг хэмээн шоолж дээрлэхв. Хаалч гэртээ нэлээд уртаа ирээд өрөөндөө ортол өнөөх сармагчин өөрлөн ширтэж байгаа гарлаа. Мөн шүн унтах гэж байхдаач дахин сармагчин ажиглав. Сургууль дээр ч хүүхдүүд Хаалыг байнга сармагчинтай тоглодог хэмээгээд түүн дээр бүр гадил жимс асхан шоолдог болох нь тэр. Үүнд уралсан Хаал гэртээ ирээд сармагчнаараа биелийг алахаар шийдэж түлхүүрийг эргүүлэн юу болохыг хүлээн суулаа. Төд удалгүй биел гэрт ирэхэд тэдний ээж Луис бялуу хийж байхан тэр. Гэтэл сармагчин бөмбөрөө нүдэж эхлэхэд Луисийн биений бүх хэсгээс нь цус асгарч угаан алдан унаж улмаар нас барав. Насанд хүрсэн Хаал хэлэхдээ эмч түүний ээжийг бүүмеранг аневризм гэх ховор өвчнөөр нас барсан хэмээсэн ч зөвхөн өөрөө л юу болсон гэдгийг мэдэж байсан гэв. Тэрээр тайлбарлахдаа түлхүүрийг эргүүлээд бөмбөрийн мод дээш өргөгдөх үед сармагчин хэнийг залах чадвартай. Гэхдээ хэнийг хизээ гэдгээ сармагчин зөвхөн өөрөө шийддэг. Тэр хизээж хэн нэгний хүслийг биелүүлдэггүй.
гэж хэлв. Мөн оршуулгын яслын үеэр Билл ээжигээ сэрэхийг оролцсон ч ээж нь хөдөлгөөнгүй хിവэр байхыг хараад л тэр үнэхээр нас барсан гэдгийг ухаарчээ. Үүний дараа хүүгүүдийг Чип хэмээх авга ахтай хамт амьдруулахаар явуулдаг. Нэг шөнө хаал сармагчныг устгахаар шийдэж хэсэг хэсгээр нь хагалж эхэлдэг. Гэвч тэрээр тоглоом дотор цус байгаа хараад маш их зочирддаг хэдий ч энэ нь түүнийг зогсоосонгүй. Тэр сармагчныг бүрэн сүйтгэдэг. Тэгээд хаал бидэнд хэлэхдээ удалгүй сармагчин тэр чигтээ эргэж гарч ирсэн гэж хэлдэг. Тэгээд тэр ах биэлдээ энэ сармагчин бол муу ёрын сармагчин бөгөөд тэдний асрагчийг хөнөөсөн байж магадгүй гэдэгт итгэж байгаагаа хэлхэн тэр биэлж түүний ярианд итгэж сүүлийн үед тохиолдоод байгаа өхлүүдтэй сармагчин ямар нэгэн байдлаар холбоотой гэж бодон үүндээ итгэлтэй болохын тулд сармагчны түлхүүрийг дахин эргүүлчихдэг. Үүний үр дүнд авга ах Чип нь нэгэн цуслангийн аялын үеэр амиа алдна. Хаал хэлэхдээ түүнийг унтаж байхад нь зэрлэг адууны сүрэг дайрч гаран алсан гэж тайлбарладаг. Чипийн зогцож бүрэн сүйдсэн байжээ. Үүний дараа хүүгүүд сармагчныг хайрцагт нь хийж нэгэн гүн худаг руу шидэн хайдаг. Тэд дахин хэндэж хор хөнөөл учруулахгүй тул үүнийг хийсэн бөгөөд энэ аргач үр дүнтэй мэд санагдаж байлаа. Ингээд энэ үйл явдлаас 25 жилийн дараа авга эгч Ида одоо ганцаараа амьдарч байгааг бид олж мэднэ. Нэгэн шөнө хэн нэгэн байшинд нь орсон мэт сэтгэгдэл төрж бууга бариад зойр руу ордогч тэндээс юу ч олдоогүй тул дээшээ буцах замдаа шатны завсраар унаж нүүрэнд нь олон тооны загасны дэгээ зоогдчихдог. Өөрийгөө эмчлэхээр спирт дүрхэж байтал Пелетикнаас чимээ гарч Идаач толгоогоо Пелетик рүү ойртуулахад гинэт гал асаж түүний толгой бүхэлдээ шатаж байв. Айсан Ида орилсоор гэрээсээ гарч харанхуйн дунд нэгэн хурц модон самрыг толгоогоороо мөргөн нас барна. Нөгөө талд хаал бидэнд одоо ганцаараа амьдардаг гэдгээ ярьж Пиди гэдэг хүүдээ бөгөөд түүнтэй жээлд ганц л удаа уулздаг хэмээн хэлнэ. Учир нь тэр сармагчин эргэж ирээд хүүд нь аюул учруулна гэж айжээ. Нэг өдөр тэрээр ажилласаа гарч хүүтэйгээ 7 хоног хамт байгаар явдаг. Гэтэл хуучин ихнэр болон түүний шин нөхөр Тед Хамерман түүнд Пидийг хууль ёсоор үргэж аавна хэмээн хэллээ. Тед бол өөрийн салбартаа нэр хүндтэй мэргэжилтэн бөгөөд тэдний үзэж байгаагаар хаал хүүгийнхээ амьдралд гарч ирэхгүй байсан дээр гэж үзэж хаалч энэ шийдвэрт дургуутсаж тэдний дунд маргаан үүсэх бөгөөд яг энэ үед Пиди ирдэг. Ингээд үйл явдал Идагийн эд хөрөнгө зарагдаж буй хэсэг рүү шилжинэ. Зарим хүмүүс өөрт хэрэгтэй зүйлсийг худалдаж авч байхад Рики хэмээх нэгэн цагдаагийн хүү ирж сармагчин авч явдаг. Рики бол ихэнхдээ ганцаар байх дуртай зоожигдуу нэг юм. Харин хаал Пиди хоёр мотелд байрлаж Пиди аавынхаа гэр бүлийнхэн талаарх түүхийг асууж эхэлдэг. Учир нь тэрээр сургууль дээрээ гэр бүлийн мод хийж байгаа тул мэдээлэл хэрэгтэй болжээ. Хаал түүнийг төөрүүлдүүлэхийн тулд ах байхгүй гэж худал хэлдэгч ээж болох Льюисийн талаар ярьж өгдөг. Шөнө нь хаал хачин зүг зүудэлж дахин сармагчин харна. Сэрээд удалгүй 10 жил уулзаагүй ах Бийлээсээ дуудлага хүлээн авч Бийл түүнд сармагчин дахин эргэж ирсэн бөгөөд Идагийн үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулахын хажуугаар тэнд сармагчин байгаа эсхийг шалгах хэрэгтэй гэж хэлдэг. Бидэж Идагийн үхлийг хэвийн бас байсан гэдэгт итгэлтэй байжээ. Удалгүй хаал усаар дүрсэн шал руу цахилгаан сэнс унаж байгааг анзаардаг. Тэр үед нэг эмэгтэй усан санд шумбах гэж оролдож байсан ч хаал түүнд анхааруулж амжилгүй тэр эмэгтэй ус руу үсрэн орж хүчтэй цахилгаанд цохиулан дэлбэрчихдэг. Энэ үйл явдал хаалд сармагчин дахин идэвхжсэн гэдгийг баттгаж өгөв. Хаалч тэр даруй Пидийг сэрээгээд гэрлүүн хүргэж өгч байтал Пиди хаалаас ээжийнх нь үхлийн талаар асуудаг. Хаалч үннийг хэлэхэд Пиди аавтайгаа хамт явахыг хүсв. Гэвч хаал мэдээж зөвшөөрсөнгүй. Тэнд зөвхөн харанхуй болон өгсөл бий гэж хариулдаг. Тэгтэл Пиди удахгүй өөрийгөө албан ёсоор үргүүлэх гэж байгааг мэдсэн тул багахан хугацаандаач болтугай аавтайгаа хамт байхыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Ингээд эцэст нь тэд Идагийн байшинд ирдэг. Тэнд үл хөдлөх хөрөнгийн агент Барбара тэдэнд байшин үзүүлж аавыгаа ахтай байсан гэдгийг Пиди олж мэдэн уурлана. Бүгд байшинд орж ирэх үед Барбара тайлбарлахдаа Идагийн үхлийн дараа хотод маш олон аимшигтай осол учир битүүлэх өхлүүд
гарч эхэлсэн гэж хэлдэг. Янз бүрийн хүмүүсийн үхлийн талаар ярьж дууссаны дараа Барбара шүүгээний хаалгыг онгойлгох гэж хэд хэдэн удаа оролцсон ч онгойдоггүй. Хаалч тэр дороо ямар нэгэн зүйл буруу болж байгааг мэдэрч эхэлдэгч яг тэр мөчөд Барбара шүүгээг онгойлгож чадна. Харамсалтай шүүгэнээс буу унаж шууд л Барбараг дэлбэртэл нь буутчихдаг. Удалгүй цагдаа нар ирж Барбарагийн үхэлд хүргэсэн ослын талаар хаалаас байцаалт авна. Үүний дараа хаал өнөөх тоглоомыг хайж байх үед би л түүн рүү залгаж мөн сармагчин хаана байгааг асуудаг. Яриач дуусаж удас тасарсны дараа хаал бүх зүйлийг ухаарч ойлгоно. Би л сармагчин идэвхжүүлж байсан бөгөөд энэ зорилгоороо Рикийг хөсөлж тоглоомыг авчрахыг тушаасан байжээ. Учир нь би л хаалал сармагчин идэвхжүүлж ээжийг нь үхэлд хүргэсэн гэж үздэг тул хаалаас өшөөгөө авахын тулд сармагчин ашиглан түүнийг алахаар оролдож байсан юм. Үүнийхээ төлөө тэр одоо олон гэмгүй хүмүүсийн амийг золиослцоход байгаа нь энэ байж. Удалгүй би л Рикийг дахин явуулж хаал болон түүний хүү Пидийг барьж авчрахыг тушаадаг. Би л Пидигээр тоглоомын түлхүүрийг эргүүлж өөрийнх нь эцэг болох хаалыг алахад хүрэхийг хүсжээ. Энэ хооронд хаалын дахин нэг хамтран ажиллагч сармагчны улмаас амиа алддаг. Хаал Пиди хоёр шин зочид буудлын руу явхад Пидиж аавдаа нэлээн уурсан шинжтэй байхан тэр хаалч яаравчлан ах биел рүүгээ уцтаж түлхүүрийг эргүүлэхээ зогсоохыг гуйна. Гэвч биел татгалзаж хаалыг үхэх хүртэл түлхүүрийг эргүүлсээр байх болно гэдгийг хэлдэг. Яг энэ үед хаалгыг нь тогших чимээ гарч нэг хүн ороод ирэхин тэр энэ нь цагдаагийн дүрд хувирсан Рики байлаа. Ингээд тэр хаал Пиди хоёрыг барьж аваад биелийн байранд хүргэдэг. Пиди ганцаараа дотгош орж олон аюултай занг давж байж эцэст нь аавгаах биелтэйгээ уулздаг. Гэвч биел түүний хурд түлхүүрийг эргүүлэхэд хүргэнэ. Пиди түлхүүрийг эргүүлсний дараа Рики толгоогоо майжиж байхдаа санамсаргүйгээр буугаараа будчихдаг. Ингэснээр зүгийн үрийг унаж бүх зүгийн үүрнээсээ гарч Рикигийн ам руу дайрч орон дотроос нь соргиж гарч ирээд нүрийг нь тас татан хөнөөдөг. Хаал энэ бүхнийг харж биелийг зогсоохоор дотгош гүйн орлоо. Энэ үед биел уурлаж сармагчин хаалыг алахад хүргэх гэж оролдон түүний гар дээр хүчээр дарж бөмбөрийг тоглуулахыг оролддог. Үүний улмаас сармагчин бөмбөрөө маш хурдан тоглож эхлэхэд газар дөргиж эхэллээ. Удалгүй чанга дуу гарч биел гадагш гаран хартал нэг онгоц хот руу унаж мянган хүний амийг авч утсан байлаа. Бүх зүйл намжсны дараа хаал биелдээ ярилцаж тэдний ээжийн үхлийн талаар уучлалт гуйна. Түр адсны дараа биелж түүний уучлалыг хүлээн авч дахин нэг гэр бүл болохоор шийджээ. Гэвч өнөөх сармагчин бүрэн зогсоогүй байж түүний гар дахин бөмбөрөө тоглож сүүлчийн зангыг идэвхжүүлдэг. Энэ занг нь биелийн толгой руу боолингийн бөмбөг шидэж шууд дарж алах байв. Ингээд хаал Пиди хоёр яарвчлан байшингаас гарч явна. Тэд машинаараа явж байхдаа сүүрлийн нарах хотын дүр зургийг харахад тэнд олон хүний зогцос газраар нэг хөвтөж байлаа. Удалгүй улаан гэрлэр уулсар дээр зогсож байх үед нь цагаан морь хөлгөлсөн цонхийсэн царайтай хүн тэдний машины урдуур өнгөрдөг. Дараа нь хаал ээж нь бүжиглэх дуртай байсан хэмээгээд Пидийг бүжиглэхийг урихад Пидиж зөвшөөрдөг. Ингээд тэд хөдлөх гэтэл нэг автобус дүүрэн ахлах сургуулийн бүжигчэд урдуур нь өнгөрч тэдний араас нь ирсэн ачааны машин тэднийг дайрч бүгдийг нь хөнөөснөөр энэхүү аимшигт кино маань төгсөж байгаа юм. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.